Ажилтны эрс соёлынхаас шатгууны нийлүүлэлтийн талаар цаг үеийн мэдээллийг өглөө. За нийслэлд I-92, I-95 автобензин болон дизель түвшний нийлүүлэлтийн тасалдал арилж тогтворчсон байна. За мөн өнөөдрөөс эхлэн хөдөө орон нутаг руу нийлүүлэх шатгууны тээвэр замдаа гарч гисэн бөгөөд Төвийн Бүсийн аймагуудад өнөө оройноос шатгууны нийлүүлэлт бүрэн тогтворчно гэж ажилтны эрс баялагын амнаас мэдгдлээ. За үүнээс гадна энэ 12 дугаар сард авах өстэй захиалгаас давж 34,545 тонн дизель түвшийг авсан байна. Зөвмөн Оросын улбаны улстай уулзаж шатгууны захиалга нэмэгдүүлэх хүсэлтэд тавьжээ. Оросын улбаны улсын тал I-92 автобензинийг 60,000 гаруй тонноос их хэмжээгээр нийлүүлэх боломжгүйч I-95-ыг хүссэн хэмжээгээр нийлүүлэх боломжтой талаар энэ 7 хоногт аль биесний хариу өгөхөөр ярилцж байна. Хангаан бүс төвийн хэд аймаг байдаг. Төвийн бүс хангаан бүс эднэр дээр өөрийн гэсэн шатгуун хадгалах сав байхгүй учраас шууд авцс тэрнээс буулгаад борлуулалтаа хийгдэнэ. За ингэснээр бол Төвийн Бүсийн аймагуд бол харьцангуй бензин бол өнөөдөр оройноос за маргааш орой гэхэд бол тогтворжоод ингээд бол бензин, автобензин, дизелийн түвш бол тогтвортой болох нь. За нийлүүлэлтийг бол тасалдуулахгүй байна. Дээрээс нь нийлүүлж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн амлалтуудыг бол харилцан ярилцаж тохирсон байгаа. За дээрээс нь бид бүгд найрамдах хятад ард улсаас тодорхой хэмжээний бүтээгдэхүүнүүд 3 бомтоор импортлж авч байна. Улсын хэмжээнд нөөц маань бол нэмэгдээд 10 хоногтой байгаа эрдээ хэрэглээний. Тэгэхээр энэ саяын шийдлээ дарга хэлсэнтэй адилхан бид нэг захиалга нэмэгдүүлээд байгаа энэ маань Оросын талаас авж байгаа захиалга нэмэгдүүлж байгаад нөөцөө нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа.